байцгаана уу? Эрдэмт мэргэн багш нараа. Сайн байцгаана уу? Хүндэт зочид ноёд хадагтай нараа. Та бүхэндээ энэ өдрийн гал халуун мэндийг өөдөөд нь өргөн дэвшүүлье. Эрдмийн цагаан өргөөнийхөө ээлтэй үүдийг нээгээд инхрийнхэн жаалхан хүүхдүүдээ эрдэм төдөлсөн цаг саяхан л юм шиг санагдана. Гэтэл 12 жил гэрлийн хурдаар өнгөрч алдраа бяцхан шавнар минь амьдралд бэлэн болжээ. Ингээд агсам хангал морж шиг тогтож ядаж дүүхэлдсэн 12-ийн A, B, C ангиудаа хоймортоо хүндэтгэн урья. Вандан сүрэн багштай 12-ийн A анги. Инх туяа багштай 12-ийн B анги. Инх чимэг багштай 12-ийн C ангиудыг хүндэтгэн урьж байна. Урлагт ойр өссөн хүүхдүүд уруу дорой байх учиргүй. Дуу хууранд дуртай хүүхдүүд дутууд үлмэг явах ёсгүй. Бүжиглэж, жүжиглэж сурсан хүүхдүүд маань бүхнээс ч илүү явах учиртай Бродвейн тайзнаа жүжиглэж, Карнеги хоолд хөгжмөөн тоглож, Алдарт Ласкалад дуугаа дуулж, Английн хатан хааны ордонд Венийн вальсч бүжиглэж мэднэ. Одоо та бүхнийхээ өмнө ихэмсэг хэнцэр хөвгүүд, эхэрхэмсэг ганган октоон үрий, хөвсөлзөн найгах бүжигтэн автан, хөөрч догдлон хамтдаа бүжий.
бэгэж танихгүй, 15-аач мэдэхгүй. Ээж аваа дагаж үйлсэн эрх танхилхан жаалууд маань эрдэмж шамдан сурсаар эхний үеэд аваад эрдмийн баяртаа жигдэрлээ. Аштын бэлгтээ үгээ хэлж ирээдүйн замыг нь өрөөнүү хэмээн хобби сургуулийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, урлаг судлалын ухааны доктор, соёл урлагийн сургуулийн хүнд доктор, хатагтай дөрвөлжингийн оюун цэцэг багшигаа өндөр хоймортой хүндэтгэн залъя. Сая хүүхдүүдийг бүжиглсэнийг хараад мэлмэрчлээ жоохон сэтгэл хөдлөлтэй. За одоо ингэж эхэлье. Шонхор шувуугаар овголсон хоббичууд энд хүрэлцэн ирсэн бүх хүмүүст энэ өдрийн сайхан мэндийг дэвшүүлье. Шонхор шувуу гэд хэлсэн чинь үгээ ингээд эхэлж байгаа болохоор шонхор шувууны тухай нэг товчхон хэдхэн үг хэлье гэж бодчихлоо. Газарт төрж тэнгэрт ясаа тавьдаг жигүүртэн болвол шонхор шувуу. Шонхор шувууг манай өвөг дээдэс эрт дээр үеэс шүтэж ирсэн юм байна лээ. Тэгээд ч монголчууд шонхор шувууг тэнгэрийн ирвэс гэж нэрлэдэг юм байна. Ингэж шүтэж ирсний баталгаа бол хүнөө гүрний үеийн хааны алтан тэтэм шонхортой. Чингис хааны үеийн Есүхэ цагаан шонхор сүлдтэй байсан байна. Шонхор шувуу бол монголчуудыг дандаа ивент тэтгэж байсан гэж ивент тэтгэдэг гэж монголчууд маш их итгэлтэй байдаг юм байна лээ. Тэгсэн чинь энэ тэнгэрийн элч болсон шонхор шувуугаар би сургуулаа нэрлэлсэндээ үнэхээр маш их бэлгшээж байна. Ийм юмыг мэдээд би шонхор шувууны нэр өгөөгүй л дээ. Тэгтээ надад тэнгэрээс шонхор шувууг илгээсэн байна гэж одоо бодоод ахнаа надад нэг тэг санагдаад байгаа юм. Манай гэрт шонхор шувууны дэгдэхээ ороод ирсэн учраас ингээд шонхор шувуу гэдэг шонхор гэдэг нэр өгсөн чинь дараа нь янз бүрийн материал ном уншиж исэн чинь саяын та нарт хэлдэг шонхор шувууны тухай баримтуудыг багш нь олж авсан юм. Хүүхдүүдээ та нарын төрж өссөн энэ Монгол улс өнөөдөр бусдаас хосорч байж магадгүй. Төрүүлж байж магадгүй. Тэгтээ өөрийн гэсэн өвөрмөц дүр төрхтэй өөрийн гэсэн өнгөтэй маш содон орон юм шүү дээ. Монгол улс өрөнд орныг нийлүүлсэн тийм нэг их сонин орон юм. Энэ юу гэсэн үг вэ гэвэл дэлхийд хаанч байхгүй тэнгэр газрыг холбосон босоо бичигтэй хэдэн мянган жилийн агуу түүхтэй Алтай хангаа говьо ихшиглүүлэн уйрааж дуулсан уртын дуутай. Виолончель хийл гэсэн Европын одоо утсан чавхтаст
хөгжмийн зэмсгүүдийн өвөг эцэг болсон морин хууртай өвөг эцэг болсон. Хэдэн шөнө өдөрж уул ус хайрхтан хайрлан хайлдаг агуу бардам авраг туйлстай тэнгэрийн салхины тийм эсгэрээ шиг уулнаас бууж байгаа нүргэнд хөнгөнсөн хоёр нийлсэн хоршсон тийм сонсголонд мэдрэмжийг бий болгосон өвөрмөц хөөмитэй. Ингээд яриад байвал монголчууд бид үнэхэрийн агуу түүхтэй монголчууд бид энэ дэлхийд маш их юм өгсөн, маш хөгжилтөнд нэмэр болсон гэдгийг хүүхдүүд та нар түүхээ уншаад мэдж байгаа. Тийм учраас цусаа урсан байж, ясаа тавин байж, энэ сайхан нутгийг өвөг дээдэс чинь та нарт өвлүүлэн үлдээсэн юм шүү. Энэ сайхан нутгаа нүдний цөцгийн мэт хайрлаж алт эрдэнсээр хязэж битгий арилжаарай. Хязэж битгий зараарай. Энийг би бол танаас хүсэх байна. Өнөөдөр хобби сургуулийн хүүхдүүд хөвгүүд нь гэрээ барьчихдаг. Хоньны мах эвдчихдэг. Охтууд нь өөрсдийн гараараа ойсон дээлээрээ гангарчихдаг. Хоньны гидс цэвэрлээд янзалчихдаг. Бүгд ном сум харавчихдаг. Ийм жинхэнэ Монгол хүм болж та нар өссөн байна. Би та нараараа үнэхэрийн бахархаад ханахгүй байна. Хос морьтой хүн их хол газар хүрдийн гэсэн. Хос Монгол англи хэлтэй хүүхдүүд та нар маш хол явж их юмд хүрнэ гэдэгт би бат итгэлтэй байдаг юм. Шонхор шувуу бүх жигүүртнүүдээс хамгийн өндөрт нисч чаддаг шувуу юм гэсэн. Та нар шонхрууд мөн ялгаагүй өөрснийхөө өмнө тавьсан зорилгодон асар өндөрт хүрч тэгээ та нар их юмд хүрнэ. Та нар харин авсан эрдэм мэдлэгээ эх орноосоо битгий харамлаарай. Эх орныхоо төлөө та нар хүчин зүтгэж эх орныхоо нэрийг мандуулна гэдэгт би болвол чин сэтгэлээсээ итгэж байгаа. Яагаад гэвэл та нар болвол жинхэнэ Монгол маш сайн ёстой жинхэнэ хүн болж чадсан гэдгийг би харсан. Одоо энэ ингээд би хараад яваад байгаа юм. Энэ 30 жилийн концерт орж харлаа. Та нар хийж чадахгүй юм байхгүй байна. Та нар бүжгэлдэг, та нар дуулдаг, та нар жүжиглдэг, та нар англи хэлээ ус цас мэддэг. Бичсэн дурсамжуудыг чинь уншихаар та нарын монгол хэл гэдэг чинь болвол асар мундаг болсон юм байна. Та нар монгол хэлээр яасан ч сайхан бичдгийн бичсэн өгүүлбэр болгонд чинь та нарын яг чин сэтгэл чинь мэдрэгдээд байсан. Ингээд миний хүүхдүүд эх орноо мандуулахын төлөө зүтгэн шүү. Эх орондоо гэрэл гэгээ хөгжил авчрахын төлөө та нар зүтгээрэй. Та нартаа ирээдүйд хийм орлог, цог жавхаатай, саруул ухаантай,
эрүүл биетэй аз жаргалтай байхын ерөөл дэвшүүлж байна. Хураа хураа хураа. Их олон жил ингэж төгсөгчдийн өмнө үг хэлдэг байлаа. Тэгтээ өнөөдөр шиг ингэж нэг уйлчих гээд байгаа юм шиг жоохон тийм хэцүүхэн байдалд анх удаа байна. Намайг 13 настай байхад манай улс намайг хойшоо хөгжмийн сургуульд явуулсан. Тэгээд аав минь явах болгонд үгээрээ захиас хэлдэггүй. Дуугаар хэлж өгдөг байсан. Ирэх болгонд, явах болгонд дандаа дуудуулж өгдөг байсан юм. Би энэ өмнөх төгсөгчдөд бүгдээрэнд нь дуулж өгдөг байсан. Ганцхан бүлэг Монгол бэсрэг уртын дуу хөөргөн халуунаараа та нарт ая барья. Би дуучин биш шүү. Та нар харин намайг яасан ч муухай дуулт юм дэ гэж битгий бодоорой. Хамгийн гол нь үгэндээ. За үгийг бол би хэлээд өгье. Хөөргөн халуун долгион шүү. Хөлдөн сууж бариарай. Хүний газар хэцүү шүү. Хүлээн байж дасаарай гэд энэ хэдэн үгийг л та нарт дуулаад өгье. Одоо та нарын ихэнх нь харийн газар руу янз янзын сургууль руу явах одоо болцоход байна. Та нар харийн газар очино. Монгол улсаас ч өөр аав ээж нь хол ийм газар очиход харийн газар хэцүү гэж та нарт нэг хэсэг санагдана. Хүлээн байж та нар дасах ёстой шүү. Хөргөн халуун далгион шүү. Хөлдөн сууж бариарай. Хүний газар хэцүү шүү. Хүлээн байж дасаарай. За, гэдэг. Хичээлдээ ярангуйсан хүүхэд насаа иргэн дурсыг хамтдаа инээж хөгжилдсөн хаяа бас уйлж гунигэлсэн. Сургуулийн жилүүдийнхээ тухай сэтгэлийн үгээ хэлнүү хэмээн 12-ын A ангийн сурагч инх тайвны төвшин заяаг тайзнаа өрье. Сая бид бүгдийн сэтгэлийг хөдөлгсөн маш сайхан дуудуулж үг хэлсэн оюун цэцэг захиралтай баярлалаа. Түүнээс гадна бид бүгдийн өмнө 7 хоногийн турш бэлдэж маш сайхан үзүүлбэрийг үзүүлсэн найзуудаа бас баярлалаа. Сая бүжгэлжсэн хүүхдүүд дундуур манай ангийн Тэлмэн байсан байхгүй юу? Тэлмэн анх хоббид орж ирж байхдаа бүр мод байсан. Тэгсэн чи одоо манай сургуулийн бүх тоглолтын дээр ороод тайзыг дөргоогоод бас маш сайн хөгжижээ. Баяр хүргэе. Түүний дундаас манай ангийн Анар байсан. Анарт би анх хоббид 7 дугаар ангид орж ирээл Анартай танилцахад Анар надаас жижигхэн байсан.
Тэгсэн чи одоо ангийнхаа хамгийн өндрөн залчин байх ш. Манай ангийн Ануужин, Имүүжин, Оюма, Индра, Бенэмэн тэд нар дунд сургуульдаа нэг ч ярьдгүй байсан, нэг огт таньдгүй юм шиг. Тэгсэн чи одоо эдгээр яг наалтан бачиг хоороноос салдгүй. Нэг нэгтэйгээ нийлээ явж идэг болцсон байх юм. Үргэлжлүүлээ хэлэхэд нэг нэгнийхээ усны саунд гарын санитол хийж хөөр тоглодог байсан хүмүүс нэг мэдсэн чи аль хэдийн 12 жилээ төгсөөд жигүүрээ дэлгээд улс орон руу явах цаг болсон гэхээр 12 жил маань арай л хурдан өнгөрчих шиг боллоо. Юуны төрөнд энэ 12 жилийг амжилтаа суралцаж өнөөдрийг хүрсэн төгсөгчд 2024 оны төгсөгчд найзууд сургуулийн хамт олон мөн гэр бүлийн гишүүд болон анги удирсан багш нартаа баяр хүргэе. Би хобби сургуультайгаа анх 2018 онд танилцаж байсан. Ахыхаа төгсөлтөнд ирэх гээд Улаанбаатар зочид буудлын руу ороод ирсэн чинь миний харсан хамгийн анхны оюун цэцэг захирал та байсан. Та тэр үе тайзан дээр яг саяных шиг хоолойгоо уянгалуулад маш сайхнаар дуулж байлаа. Түүнээс хойш одоо 6 жилээ хэдийнэ өнгөрчээ. Энэ удаа би таны өмнө энэ тайзан дээр зогсож 12 А ангид төлөөлж энэ төсөлтийг хүргэж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг байна. Танд болон сургуулийн хамт олондоо ахин 30 жилийн мэндийг дэвшүүлье. Анх хобби сургууль 7 дугаар ангидаа шилжиж орж ирэл. Хөөх, манай сургууль маань ямар гоё юм бэ? Хизээний өдөр бид нар ч гэсэн төгсөн юм байна. Хизээний өдөр би ч гисэн их сургуультаа ороод тайзан дээр гараад диплом аваад эцэг ихтэйгээ зураг аавна гэж тэсэн ядан хүлээдэг л байлаа. Гэхдээ яг энэ мөч хурж ирээд яг цагын тулаад ирсэн чинь явхад нэг бэлэн бишч байгаа юм шиг. Буцаад 9 сарын 1-нд форм ээж бүрнэр нөмсөд найзуудтайгаа уулзаж ангийн багштай цэцэг авчирна. Тэр үе байхгүй. Амьдралынхаа 12 жилийг хамт өсөж торинсон найзуудаасаа салах ёс хийж баяртай гээд дараа жил дахиж харахгүйгээр төсөөлөхөөр хоолоо зангираатж байгаа юм шиг. Өөрийн ирэхгүй л өсөж торинсон өдөр болгоныг хамт зарцуулсан найзуудаасаа баяртай гэдэг нь амаргүй л хэрэг юм байна. Би 12 ангиас суралцдаг. Манай ангийнхан ч бас хамтдаа олон бартаг давсан байна. Ангидаа математикийн шалгалтандаа хамт бэлдэж эхлэхээс Anne Frank жүжиг сургуулийнхаа тайзан дээр тоглож 1-р байр авах хүртэл бас маш олон дурсамж мөчүүдийг хамт бүтээсэн байна. Түүнээс гадна нэг юм дурдж хэлэхэд манай Ванда Сүрэн багш бас энэ хугацаанд бидрээр хөгжилтэй найрган хийдэг байсан шүү. Ангийнхаа Messenger group chat-н дээр багшаа дараагийн математикийн шалгалтаа хизээ авах уу, маргааш авах уу, нөгөөдөр авах уу, дараа 7 хоног авах уу гэж асуувал багш хариулахгүй байж яжсэн аа. Таалда bro. Хичээл багш маань хариулахгүй алга болчдөг. Тэгээ манайхаа ангиараа сандраал яах вэ шалгалтаа авах юм бол бэлтгэв авах уу гэл нилээ сандардаг байлаа. Тэр Ванда Сүрэн багшаа та дараагийн анги өдөрцөн багштай таалдаа бро гэж сандрааж болохгүй шүү заа юу. Бүр нилээ айдив шүү багшаа. Яг уу манай ангид хэдийгээр хоорондоо санал нэгдэхгүй, хоорондоо маргалдаж нэг нэгэндээ ууралжсэн үед байгаа. Гэхдээ түүнээс гадна бид бүхэн бас хоорондоо улам нэгдэж маш олон хамт бартааг тавсан байгаа. Үүний үр дүнд бид нэр зөвхөн анги олноороо хамтрахаас ч илүү анги дотроо нэг нэгнээ улам ойлгох, хамгаалах, өмөөрөх болон анги хамт олноо найзуудаа гэсэн сэтгэл маань улам өндөрсөөр өнөөдөр сууж байгаа төгсөгчд, өнөөдөр сууж байгаа 2024 оны төгсөгчд гих хүүхдүүдийг бүтээсэн шүү. Тэгэхээр та нар маань өөрсдөө бахархаарай. Зөвхөн 12-ын анги шиг гэлтгүй 12-ын B, C ангиудтайгаа бас бид нэр сүүлийн 2 жилийг нэг анги танхимыг хуваан хамт өнгөрөөжээ. Нэг анги тамгийн хугацаанд бид нэр амьдралынхаа хамгийн нандин дурсамж мөчүүдийг бүтээжжээ, мөн бас хуваалцжээ. Ялангуяа миний санаж байгаа хамгийн тод зүйл бол яг шалгалтын 7 өдрөөр 3 бүлэг маань яг л нэг анги болцсон юм шиг 3 давхрынхаа коридороор гүйлдээл за мат дээр юу орж ирсэн, физик дээр юу орж ирсэн, хариу нэ нөө андаа юу орж ирсэн чи бэлдсэн үү, багш шалгасан уу, багш ширээн дээр суусан уу, босно гэл нилээ яриад хоорондоо их хөвжөлтэй байдагсан. Би л авдаг хувьдаа тэр мөчүүд маань хаяа стресстэй байдаг ч гэсэн хамгийн их санандаа гэж бодож байна. Яг уу хэдийгээр 2 жил бидний хугацаанд богинохон байж магадгүй ч гэсэн манай 12-ын A, B, C гэх 3 бүлэг маань яг л нэг анги шиг байж хоорондоо эвтэй найртай байж халуун дулаан мөчүүдийг хуваалцсан ихэ сайхан мөчүүдийг хамт өнгөрөөжээ. Би хувьдаа та нартаа 1 жил төгсөж нэг сургууль суралцж байгаадаа их баяртай явдаг.
Миний хувьд найзууд та нартай хэлэх захиас бол ирээдүйд дэлхийн хаанч явсан, ажлын ямар газарт ч орсон, ямар улсад ч байсан хамаагүй 12 жилдээ 10 жилдээ олж авсан, хобби сургуультай бүтээсэн, анги хоорондоо бүтээсэн тэр халуун дулаан уур амьсгал, тэр нөхөрлөлийг олж, тэр сайхан мөчүүдийг бүтээгээрэй гэж би хүсэе. Өнөөдөр бидний сургуулийн хамгийн сүүлийн өдөр. Магадгүй хэдэн жилийн дараа 10 жилийн дараа ч бид бүхэн ахаад нэгэн өдөр уулзах байх. Тэр өдөр уулзж байхдаа 12 жилдээ хобби сургуультай өнгөрөөсөн бүх дурсамж мөчүүд, гунигтай байсан, аз жаргалтай байсан, стресстэйсэн одооныхосоо ч илүү дотно, улам найрсаг, улам нэг нэгнийг ойлгоно, улам нэг нэгэндээ хайртай болно гэдэгт би итгэлтэй байна. Захирлын маань хэлсэн шиг ирээдүйд олон улсад яваад, одоо их сургуульд яваад бид нар харийн улсад очиж мэдээж л хэцүү байхах. Бид нар таахын аргагүй олон бартаа бэрхшээл тулгарна. Хэлж мэдхийн аргагүй олон даваа гарч ирнэ. Гэхдээ энэ үед биднэрт бүх зүйл тэр бэрхшээлийг яаж давах уу? Яаж өнгөрөөх үү гэх хариулт нь байхгүй юуд ч байгаа. Ямар шийдэл гарах уу гэд. Гэхдээ тэрэн зүгээр хариулт байхгүй байх тусмаа зүгээр. Ягаад гэвэл эцэст нь бид бүхэн учрыг олно. Хобби сургууль сурж байхдаа энэ бүх жилдээ бид нэр бүхэн хобби сургуультай төсвөр төвчээрийг сурч, хатуучилтай байхыг сурч, мөн хэрхэн альва нэгэн асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх вэ гэдэг тал дээр сайн суралцсан байгаа. Тэгэхээр биднэрт ямар ч асуудал тулгарсан, ямар ч бэрхшээл гарч ирсэн, бид бүхэн тэдрийг давна гэдэгт би найзтай итгэлтэй байна. Хобби сургуульд миний сурч авсан хамгийн чухал зүйл, хамгийн чухал сургамж, мессеж бол альваад тэр тусмаа ирээдүйд илүү өөдрөг үзэл хандлагатай, илүү бүх зүйлийг эргээр харж явах юм шүү. Тиймээс 12-ийн анги хамт олноосоо та бүхэнд бидний хэлэх мессеж бол амьдрал өөдөөс чинь таалда бро гэж хэвээс тэрхүү үйл мэдэгдэх адал явдал, тэрхүү үйл мэдэгдэх хариултыг олохын тулд битгий стресстээр, битгий сөрөг үр дагаврыг харж яваарай. Харин ч эргээр нь харж өөдрөг үзэл бодлыг баримталж аз жаргалтайгаар яваарай найзууд минь. Хоббигийн 2024 оны төгсөгч, хоббигийн 30 жилийн ойгоор төгсөж байгаа гэдэг нэрийг зүүж явж байгаа да найзууд минь та нар бахархаж яваарай. Найзууд та нар минь ирээдүйд аз жаргалаар дүрэн сайхан амьдраарай. Төрүүлж гараад тэргүүлж яваа хоббичууд та нартаа ахин баяр хүргье. Сэтгэлийн үгээ хэлсэн Төвшин Заяадаа баярлалаа. Одоо тайзнаа 12-ийн бие ангийн сурагч Бат Тогтхын Тэмүүлэнг урьж байна. Сайн байцгаана уу. 12 бие ангийн сурагч Тэмүүлэн байна. Миний төрөнд сэтгэл хөдлөм хийсэн Төвшин Заяадаа баярлалаа. Одоо миний дотор болж авах нөлөөс хэлэнч эхэлж шүү. Юуны төрөнд одоо миний гадуур цэцүүр гитар тоглолтын өмнө үнэлсэн үг хэлнэ хэмээн урьсан ангийнхандаа маш их баярлалаа. Манай 12-ийн бие анги их сонирхолтой бүрж байсан шүү. Анхны 12 бие гэх юм бол бүр бэлтгэл ангиас ам сурж исэн. Би болохоор 1-р анги D бүлэгт байсан. Тэгээд харамсалтай манай D бүлэг тараад би 6-р ангиас одоогийн гэр бүл болсон бие ангид орсон. Анх ороход миний ганц сандаг юм бол манай ангийн Навхай Данзан хоёр бүр ерөөсөө сакс тоглож чаддаг байсан. Энэ орол зүгээр бөмбөрөө тэрврээд шууд гүйцдэг байсан. Хажууд нь манай D бүлэгт байсан Мөрөн Масаки бид гурав бол бүр сакс дээр бол азарладаг биш шүү. Die бүр 6-р ангитай бүр багийн ахлагч болж байсан сагсан дээр. Даанч тэгээд 2-8-р анги цуглаад нялах хожигдсан л та. Тэгэхэд манай найз Мөрөн Масаки хоёр бүр уйлаад, шарлаад хожигдсан доо. Ингээд уйлаа байж хахад нь манай Навхай бүр сагстай гэдэг мартсан унтчихсан. Энэ одоо яаж байгаа юм бэ тий? Манай Данзан бол ерөөсө тоглоогүй. Шууд талбай дээр гараад зогсоол хоёр тийш хараад нэг ингэчээл байдагс. Ийм байсан миний хоёр найз одоо сагстай баг бар хөнгө болсон гэхээр нэг л надад их бахархалтай санагддаг.
Ер нь л хүүхдүүд хөөцөлдөж инээж тоглож байж л хүн төрхөө олдог юм шиг байгаамаа. Би л багада ануураатай хөөцөлдөж тоглодог байсан. Одоо бага ангийн дүүнэрээ харахад яг л бит хоёр хүүхдүүд дандаа тоглож гүйж байгаа нь харагддаг. Одоогийн хүүхдүүд болон тэр үеийн ануураа бит хоёрын гол ялгаа нь болохоор манай дүүнэр гүүх илүү том коридорт болсон байна. Коридорт болсон их том гой сургууль барьж гисэн цэлмэн захиралтай маш их баярлалаа. Монгол улс гэдэг энэ шамблын оронг ямар нандин болох юм зааж гисэн ганц хичээл гэж би хувьдаа боддог. Монгол хүн гадаад хүнээр өөрийнхөө улсын түүхийг заалгах шиг ичмээр зүйл байхгүй гэж ойлгуулсан Бачаргал огчтой талархал илэрхийлмээр байна. Та нар минь хаач явсан, хаашаач явсан ганцаардах хэрэг байхгүй шүү та нарт. Яа тэгвэл 3 ангийн тань дотны найз өхөд таны сэтгэл зүрхэнтэй нь үүрд орших боллоо. Та нартай бүгдэнд нь амжилт хүсье. Ялангуяа дотны найзууд болон нөгөө ангийн хідэн бүр дотны найзуудтай талархлаа илэрхийлье. Та бүхэндээ би хайртай шүү. Хүмүүлэндээ баярлалаа. Одоо 12-ийн С ангийн сурагч Хулангийн Наран очрыг тайзнаа урьж байна. Төвшин заяа пара Тэмүүлэн оюун цэцэг багш та нарт нь бүгдэнд нь талархлаа илэрхийлье. Миний сэтгэл үнэхээр хөдөлж байна. Тэгээ юуны өмнө өнөөдрийн баярын эзэд болох төгсөгчид та бүхэн тэдний бүх амжилтын ард нь бат зогсож байгаа эцэг эхчүүд, гэр бүлийнхэн, алтан газмын чиглүүлэгч, багш нар, сургууль хүмүүжүүлэгч, хобби сургуулийнхаа бүх хамт олонд энэ өдрийн баярын мэндийг хүргэе. Та бүхэнд баяр хүргэе. Намайг 12-ийн Нараа очир гэдэг. Та бүхний хувьд нараа гэд олон хөлбраар, олон янзаар багч гэсэн дурсамжийн чинь нэг хэсэг болоод үлдэж байгаадаа маш их баяртай байна. Тэгээ энд зогсоод та бүхэндээ зориулсан төгсөлтөн дээр үг хэлж байгаад үнэхээр нэр төрийн хэрэг. Энэ 7 хоног та бид бүхэн бүгдээрээ төгсөлтийнхөө бэлтгэлийг хийгээд сургуулийнхаа хаан дээр өөрсдийнхөө мөрийг үлдээн тойрох хуудасаа зурулж хөнгөн гонхтойгоор сургуультайгаа сурагч настайгаа салхаас хийлээ. Тэгээ хобби та бүхэнд бас дахин баяр хүргэе. Найралтайгаа хамтдаа дуулж, тойрч суугаад зөрөгтэйгээр асуудлаа хэлэлцдэг. Игчмэг багшийнхаа хувьсгалын 28 хүүхэд нь өсөж тойрноод бүгд өөрсдөө ирээдүг бүтээж дэлхийн өнцөг булан бүхэн рүү тараад явж байна. Явхаас өмнө 12-ийн С-ийн зүгээс 12-ийн С-ийн төлөөлөл болгон 12-ийн С-гээр оголсон бид бүхэн та бүхний ирээдүй түүдэг гал шиг бадраа асаж шинэ өглөө бүхэн чинь Edelweiss цэцэг шиг гэгээлэг цагаахан байхыг хүсэн өрөө. Эцэстэн бүх 12-ынхандаа бүх ангийнхандаа найзуудаа хандаж хэлэхэд ингээд зэрэгцэн суралцсан бүх төгсөгчтэй хандаж хэлэхэд би эрэг нөлөөний талаар өөрийнхөө мэдих зүйлийг та бүхэнтэйгээ хуваалцмаар байна. Ингээд сонирхолтой мэтгэлцээний үед аль тал нь илүү эрэг нөлөөг авчирж байгаа, аль тэр багийн шийдэл нь ялдаг. Тодорхойлолт, анализ, жишээ гэдэг энэ бүхэн нь үнэхээр чухал байдаг ч гэсэн хамгийн гол нь эрэг нөлөө байдаг. Хүний сэтгэлийг хөдөлгөөн эс чадваас хөнгөр биерийг хөшиж юу хийн гэж инженеаш бичсэн байдаг. Үүний адилаар та бүхнийгөө эрэг нөлөөтэй амьдраарай гэж хүсэж байна. Учир нь нөлөөтэй амьдрал бол утга учиртай амьдрал байдаг. Тэгээд альва зүйлийг хийхдээ ганц ч болов хүнийг аз жаргалтай болгож, ганц ч болов хүнд эргээр нөлөөлж өөрийнхөө төлөөч байсан хамаагүй хийсэн бүх юм чинь утга учиртай, хийсэн бүх юм чинь эрэг нөлөөтэй аз жаргал заавуулж байхыг та бүхэндээ юрой. Бидэндээ сайнаар нөлөөлж, бидэндээ амьдралын утга учир бэлгэлсэн энд байгаа бүх хүн баярлаа, сургуультаа баярлаа. Та бүхэнд амжилт хүсье. Бид энэ нөлөөг таслахгүй, утга учирыг нь алдахгүй үргэлжлүүлэхийг хичээх болно.
Биднийг удирдан чиглүүлж, бэлэг оюунаан зориулсан, ирээдүйн замын минь хөтөж болсон, энэрлт багш таныгаа хөөрч догдолсон шав нартаа хандаж, сургаалын үгээ хайрлах хэмээн Мейсон багшигаа тайзнаа урья. Good morning, everyone. First off, can we get another round of applause for all the great speeches we've heard so far? All right. It's my honor here to speak today, a day where we're celebrating this class of 2024 that I've taught since they were in 8th grade, in some cases since 7th grade. When I first started teaching almost a decade ago, I had no idea that I would still be teaching now. Some of you kids may remember asking me each year whether I would be here the next, and each year I would say, maybe. It wasn't until you guys were in 10th grade that I made a real commitment on this path of teaching. Despite all the headaches, the sleeping kids, the late homework assignments, it's been such a wonderful joy to teach you all over the last few years. And that doesn't come just from me. It comes from all of the teachers that have come and gone over the last few years. While you all were not the main reason that I continue to teach at Hobby, you were a significant reason for me to stay. When you all were in 10th grade, Namhai asked me, or rather, he told me, "Teacher, you have to stay until we graduate." Well, here I am. When I was first asked to give this speech today, I was super excited. Because I've known you all for so long, I felt like I would have so much to say. Yet when I first sat down to write, the words just wouldn't come out. After all, what more could I say that we haven't already said in class all these years? What more can I say that we haven't already looked at from authors that are much more famous, more educated, and richer? It reminded me of the time when I was trying to decide on what to do with my own future after high school. I was filled with uncertainty, just like when I was writing this speech. Like I said, I didn't originally set out to be a teacher. In fact, when I first graduated high school, I thought I was going to be anything but a teacher. Yet, when I got the opportunity to come and volunteer in Mongolia, I decided to try it anyway. And after my 2 years in the Peace Corps, I was on the fence about working at hobby school. That's when one of my friends said to me, "Whatever decision you make, it's the right one." I was so confused at first because I've definitely made some terrible decisions in my life. But it wasn't until later on that when I thought about every single part of that sentence that things became a little bit clearer. Whatever decision you make, not your parents, not your friends, but you. No matter where you go or what you do, you are in the driver's seat for it all. It's a lot easier to let other people tell you where to go or what to do. But ultimately, it's your life. If you let other people steer you, or if you go on autopilot, at some point you're going to wonder at how you got there. So how do you know if it's the right decision? You don't, at least not right away. As Steve Jobs once said, you can't connect the dots looking forward. You can only connect them looking backward. When I was in your shoes, I was so unsure about everything. What college major to choose, if I was going to the right place, how I would make money, all questions I had no good answers to. Even after graduating college, I still couldn't make a choice. I had choice paralysis. With so many good options in front of me, I just didn't know which one was the right one, the best one. But what I realized a bit late was that, well, there is no right path or best path. There are just paths. Your parents might have one path in mind for you, your teachers might have another, but no matter which path you end up going down, just recognize that you can always change it. You're not locked in. You might be studying to be an engineer now, but if later on you actually decide that you want to do business or bake cookies, don't worry, you can make the change. And all of your previous experience won't be a waste. It'll give you a unique experience that might help in some random way later on. My last piece of advice for you is much more straightforward. Stay connected.
especially those of you that are leaving Mongolia. You may not have realized this yet, but you have already spent 80 to 90% of the time that you will ever spend with your parents. For those of you that continue to live at home for a while, that percentage may be slightly lower. But for those of you moving out, think about it. You're going to go to another country and maybe come home for a couple months each summer until you graduate. Once you get a job, you'll probably get your own apartment or house, and then the only time you'll probably spend with them is during the holidays. As someone who lives on the other side of the planet away from my family, I can tell you firsthand that the time you have with your family is precious. We are increasingly interconnected to one another through the internet and social media, and yet it is alarmingly easy to lose contact with people. I mean, just think, how often did we really say hi this year when I'm no longer teaching you? And we went to the same school every day. So I have one last homework assignment for you. And it's one that you're going to work on for the rest of your life. Check in with the people close to you from time to time. Your friends, your family. It doesn't have to be every day, every week, or even every month. But please don't let years go by without at least saying hi. Your time on this planet is limited, yes, but the time that you have with the people close to you is even more limited. If your parents or guardians want to take 1,000 pictures of you today, please indulge them. I'll give you extra credit. And with that, my final lecture with your class is finished. You all have worked hard, played hard, and worked hard some more over all your years here at Hobby. I hope that you continue to shine as brilliantly as I have seen you shine, no matter where you go or what you do. I wish you all the best. Good luck, Hobby Class of 2024. Amjilt Husi. Ээж аавдаа баярлалаа. Эрдэмт багштаа баярлалаа. Хамт олондоо баярлалаа. Хайртай сургуульдаа баярлалаа. Та нартаа бүгдд нь баярлалаа. Одоо тайцнаа. 12-ийн A, 12-ийн B, 12-ийн C ангийн нийт сурагчдаа хүндэтгэн урья. Анхны бороо зүр сэтгэл минь дурсамжуулдээ Өөрийн цомог анхны хай зүлгэн үсэг шийтгэл байсан сэтгэлийг хатан үлчээ анхны хай зүлгийг догшоо Thank
Аслахан жилүү Сэмхэн эрэг дурсан Сэтгэл төвөрнө Айлуудаа Оюутнаас Чанханаа Чантамин хамт хайртмин Нурдад дурсамж Хөнгөн бүнгаар Сэтгэл түргээ Мөнгөн хонхны Жигнэх дуунаар Олдож боломгүй Нулмас уурсан Асцаар Чигүүдээ Хүслийн шоуд Нүлмэсээ Аяа оюутнаас Анна зурмын Хамтадуулаа Чимээгүйхээ Аслахан жилүү Сэмхэн эрэг дурсан Сэтгэл төвөрнө Айлуудаа Оюутнаас Чамтамин хамт хайртмин Цаг би яалаа Цаймрын Нүлмсэг таалаа Дурсан ч дуурлан дуу минь хайр мэн Оюут насны үеигэл амьдралын минь нэглэл юм Хавар хүссэн мөрөдөл дулаад дуусам чи сэргэл эргээд тэлэг хонжил өдөр дүүрлэн гэсэн Ган нүхтийн сэтгэл зайр хүсэл бүхнийг дуулъя Сэтгэл төвөрнө Айлуудаа Оюутнаас Чамтамин хамт хайртмин Чилээсэн урт 12 жилийг дүүргээд чи минь өнөөдөр сургуулаа төгсөж байна. Төрүүлж гараад тэргүүлж яваа хобби сургуулийн төгсөгч нь мөн шүүн хэмээн бид баталж байна. Бүрэн дунд боловсролыг эзэмшсэний гэрчлэх баримтаа гардуулах гэгэн мөч ирлээ. Ингээд тайзнаа хобби сургуулийн гадаад харилцаа хариуцсан захирал Галын Нэмүн 12-ийн ангийн багш Бандан Сүрэн 12-ийн Б ангийн багш Энх Туяа 12-ийн С ангийн багш Энх Чимэг танд хандрыг хүндэтгэн урья. Мөн хүндэт багш нар маань сурагчдаа хүндэтгэл үзүүлэхээр гарч ирснийг дуулах таатай байна. Багш нартаа баярлалаа. Ийн ангийн сурагч Бэндэряагийн аз жаргал 12-ийн ангийн сурагч Бат Сүрэнгийн амар сайхан 12-ийн Б ангийн сурагч Баатар хүүгийн анар 12-ийн ангийн сурагч Бат Баярын анар 12-ийн Б ангийн сурагч Баярагийн Анора 12-ийн Б ангийн сурагч Их сайхны Ануудэр 12-ийн Б ангийн сурагч Сарагийн Ануулан 12-ийн Э ангийн сурагч Аюулгүйн Анууж 12-ийн С ангийн сурагч Экваторын Бэлэгт очир
12-ын Э ангийн сурагч Энхтөрийн Бэлгүү. 12-ын С ангийн сурагч Гансүхийн Бэлэгт. 12-ын С ангийн сурагч Мөнх соёлын Бүрт. 12-ын Э ангийн сурагч Хишиг дэлгэрийн Булган Заяа. 12-ын Э ангийн сурагч Ганбатын Буян Жаргал. 12-ын Б ангийн сурагч Наранбаатрын Бүрэнбаяр. 12-ын Э ангийн сурагч Жаргал сайхны Бүтэнбаяр. 12-ын Б ангийн сурагч Зол Жаргалын Ганх. 12-ын Б ангийн сурагч Амгалангийн Данзан Сүндөв. 12-ын Б ангийн сурагч Баттүшгийн Дари. 12-ын Б ангийн сурагч Адягийн Дүлгөөг. 12-ын Б ангийн сурагч Ориглын Юсви. 12-ын С ангийн сурагч Давг Доржийн Жаминдорж. Э ангийн сурагч Мугватрын Жаминдорж. 12-ын С ангийн сурагч Цолмон хандын Золбоо. 12-ын С ангийн сурагч Хасбаатрын Зөрөгт Баатар. 12-ын С ангийн сурагч Баясгалангийн Ивэлэн. 12-ын Э ангийн сурагч Ган Зоригийн Индра. 12-ын Б ангийн сурагч Мөнхбаатрын Маналжав. 12-ын С ангийн сурагч Нямасрын Мандал. 12-ын С ангийн сурагч Бат Жаргалын Мишель. 12-ын Э ангийн сурагч Ган Төмрийн Мишель. 12-ын Б ангийн сурагч Эрдэнэбаатрын Мөнгөн Туул. 12-ын Э ангийн сурагч Бадам хатны Мөнхбат. 12-ын С ангийн сурагч Ариун болдын Мөнхбол. 12-ын Б ангийн сурагч Дүгэрс сүрний Намхай Нямбуу. 12-ын С ангийн сурагч Хулангийн Наран Очир. 12-ын С ангийн сурагч Батбаатрын Номин. 12-ын Б ангийн сурагч Батсуурын Номин. 12-ын Э ангийн сурагч Биндриягийн Номин. 12-ын С ангийн сурагч Гамболтын Номин. 12-ын Э ангийн сурагч Мэргэний Номин. 12-ын Б ангийн сурагч Отхонбаярын Номин. 12-ын С ангийн сурагч Бат сумын Очир дээр.
12-ын Э ангийн сурагч Пүрэв жаргалын Оюума. 12-ын С ангийн сурагч Мөнхөөгийн Оюундар. 12-ын Э ангийн сурагч Жаданбаагийн Оюун Эрдэнэ. 12-ын С ангийн сурагч Сэргэлэнгийн Сэлэн. 12-ын Б ангийн сурагч Эрдэнэбаатрын Сод бэлэг. 12-ын Э ангийн сурагч Ганбаатрын Содномар Энчин. 12-ын Э ангийн сурагч Цэнгэл баярын Сод төгс. 12-ын Б ангийн сурагч Болрын Сэндэр. 12-ын С ангийн сурагч Батсайхны Төр сайхан. 12-ын Э ангийн сурагч Инхтайхны Төвшин Заяа. 12-ын Э ангийн сурагч Мөнх жаргалын Тэлмэн. 12-ын Э ангийн сурагч Ганбатын Тэмүүгэ. 12-ын С ангийн сурагч Инхтайхны Тэмүүгэ. 12-ын С ангийн сурагч Сүх болтын Тэмүүлүн. 12-ын Б ангийн сурагч Бат Огтхын Тэмүүлэн. 12-ын С ангийн сурагч Батсайхны Тэнгис. 12-ын Б ангийн сурагч Бямдаржийн Удвал. 12-ын С ангийн сурагч Од сүрэнгийн Удвал. 12-ын Б ангийн сурагч Халтрын Үржин Бадам. 12-ын С ангийн сурагч Ууган баярын Хам бэлэг. 12-ын С ангийн сурагч Ундрагийн Хонгорцол. 12-ын С ангийн сурагч Отхон сүрэнгийн Цогт. 12-ын С ангийн сурагч Мөнгөн жигүүрийн Цолмон. 12-ын Б ангийн сурагч Бадарлын Цэлмөн. 12-ын Б ангийн сурагч Тамирын Цэцэн. 12-ын Б ангийн сурагч Халиун Батын Цэцэн байна. 12-ын Э ангийн сурагч Дорж Готвын Чингис. 12-ын С ангийн сурагч Угтах баярын Шүр. 12-ын С ангийн сурагч Цэдэнбалжрын Эг шиглэн.
12-ын Э ангийн сурагч аюулгүйн эмэн үчин. 12-ын Б ангийн сурагч дүүрэн жаргалын энгүүн. 12-ын Б ангийн сурагч долгорын энх төлгөө. 12-ын Б ангийн сурагч ган зоргийн энх мөрөн. 12-ын Э ангийн сурагч Дэмбэрлийн энх хүслэн. 12-ын Э ангийн сурагч Болтын Ирмүү. Эрхэм хүндэт төгсөгчдөө суудалдаа суухыг урьж байна. Жилийн найзуудтайгаа хамт өнгөрөөсөн их баяртай байна. Найзуудтай бүгд нь амжилт хүсье. Ирээдүйдээ өөртөөхөө хүссэн бүзүүлгийг бүгдэнд нь хүрээсэй гэж амжилт хүсмээр байна. Тэгээд их сэтгэл хөдлөлттэй байна. Үнэхээр сайхан байна. Хобби сургуультаа өөрийгөө таньж мэдэж нээж өөрийгөө яг ямар юмд илүү дуртай сонирхолтойгоо ойлгож үнэхээр их зүйл сурлаа. Ангийнхандаа үнэхээр татан сууж үнэхээр сайхан дурсамжуудыг маш их бүтээлээ. Бүгдэнд нь маш их баярлалаа. Хайртай шүү. Аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөө. Баярлалаа. Хобби сургуулийн 30 жилийн ойн дээр төгсөж байгаадаа маш сэтгэл өндөр байна. Тэгээд өнөөдөр таньдаг бүх хүмүүсүүд маань ирээд энэ их баяртай өдрийг маань баяр жаргалыг хуваалцж байгаад үнэхээр талархаж байна. Тэгээд сургуулийн хамт олондоо үнэхээр их баярж талархснаа илэрхийлмээр байна. Төгсөж байгаа бол маш сайхан байна. Ийм хоёр гоё цэцэг авлаа. Тэгээд одоо энэ бол хобби сургуулийн түүхэнд хамгийн их олон хүүхэд төгссөн жил болсон. Тэгээд одоо бүх найзуудаа амжилт хүсье. Та нарт бүгдэнд нь амжилт одоо хүсээч барыг хэрэг байна уу да. Та нар бол угаасаа л ирээдүйд маш мундаг хүмүүс болно. Би итгэж байна. Баярлалаа. Яг энэ мөч ирнэ гэдэг мэдчихсэн ч гэсэн айгүй итгэмээр байна. Ингээд ер нь бол ойлгохгүй гэж гүрээсэн ч гэсэн цаасаа л айгүй нулимс гараад амар жоо хэцүү байна. Баяртай гэж хэлэхэд гэхдээ бүгдэнд нь амжилт хүсье. Сайхан амьдарцгаана гэж найдаа. За хобби сургуулийн 2024 оны төгсөлт болж байна. Тэгээд нийт төгсөгчдөө бүгдэнд баяр хүргэе. Тэгээд энэ удаагийн төгсөлт бол нэг зүйлээр онцлог байгаа.
20 дахь төгсөлт байгаа манай сургуулийн. Тэгээд нийт 78 сурагч төгсөж байгаа. Тэгээд энэ төгсөгч нартай бүгдэнд нь одоо сургуулийн өндөр амжилт хүсье. Багш нар нь одоо та нартай хайртай шүү гэж хэлье. Сайн мөн намайг 19-ийн бэлэгч байна. Төгсөх талаас амар маш их таатай байна. Уулгаж байгаа юм шиг, байлбал байгаа юм шиг тийм л гоё сэтгэл төрж байна. Тийм ээ. Баярлаа. Би сая дөнгөж төгсөлтийнхөө үеийг анги төлөөлөө хэллээ. Оюун цэцэг захирал маань маш сайхан дууллаа. Яг 6 жилийн өмнөх мөчийг минь бас санагдуулаад дотроо жоохон уярлаа. Тэгээ юу ч гэсэн хобби сургуулийнхаа 30 жилээр анги хамт олонтойгоо энэ сайхан өдрийг ухтаад төгсөж байгаадаа маш баяртай байна. Тэгээ түүнчлэн ирээдүйн төгсөгчдөө ч бас ад жаргал амжилтыг хүсье. За гоё байна. Ингээд 12 жил бүлэгт 12 жил ингээд хамт сурсан хүмүүсээс сална гэхээр жоохон муухай байгаа ч гэсэн ингээд амьдралын шинэ зам үүдээрээ ингээд ороод явах гэж байгаа гэдгийг бодохоор ингээд үнэхээр аз жаргалтай болж байна. Бүгдэнд нь энэ олон хугацаанд, энэ удаан хугацаанд хамтдаа байж олон зүйлийн ард хамтдаа гарч чадсан. Үнэхээр их баяртай байна. Тэгээд та хэдийнхээ одоо тэр царайг, тэр одоо зан авирыг надад зориулж хийж бүтээсэн, надад зөвлөж дэмжсэн бүх зүйлийг найз нь хизээж мартахгүй. Тэгээд найзуудаа бүгдэнд нь амжилт хүсье. Урдах зам нь ямар ч гай барцад байхгүй сайхан байгаасай гэж би ерөөё. Явахад одоо бид нар ингээд 8 сар тийм их нь явчихна. Тэгээд өнөөдөр аймаг ингээд төгсөж байгаа гоё санагдж байгаа хэрнээ нэг бодлын харамсалтай санагдаж байна. Яагаад гэвэл бид нар явахад бэлэн биш юм шиг тийм тиймэрхүү санагдаж байгаа. Тэгээд нийт төгсөгчдөө баярын мэндийг хүргье. Би хобби сургуульд 7 дугаар ангидаа шилжиж ирсэн. Тэгээд 12 дугаар ингээ одоо төгсөж байгаадаа их гонигтай ч гэсэн би ингээ төгсөж байгаадаа амар баяртай байна. Сургуультай амар хайртай би найзуудаа бүх сайн сайхныг хүсье. Баярлалаа. Сүлжийн цас анхны бороо зүрх сэтгэнд дурсамжуулдэ зургийн цог анхны хайр зөөлөн үнсэлт чиний хэл байсан сэтгэлийн гүн тодхон үлдэж анхны хайр зүрхий тогшоод бүрдийн дурсамж үнэн хайр чамайг дуулаа чигүйхэн аслах хончидууд сэмхэн эрх дурсамж сэтгэлд хөвөрнөө айлгуудаа 12-ийн 9 ангийн сурагчид маань сурагчд маань хавар хаврын дурлал дурсан хөнхөн гонга сэтгэл дүүргээ мөнгөн хонхны жингнэх дууна холдож боломгүй нулимс урснаа ас хязгаарт жигүүдэлгээд хүслийн шоу дүүлэн нислээ аяа оюутнаас ам найзууд минь хамтдаа дуулъя чигүйхэн аслах хончидууд сэмхэн эрх дурсамж сэтгэлд хөвөрнөө айлгуудаа оюутнаас чамтай минь хамт Жидээр аслах цаг хугацааг би яатай сэмхлээр харчиж усах нүлэмсийг таалтаа дурсамжын дуурлал минь дуу минь хайр минь оюутан насны үрхэл амьдралын минь эхлэл юм хавар
Хүсэл мөрөдөл дурлал дурсамж минь сэргэн эргээд тэртээ хонжилүүдээр дүүлэн нисэн амд нөхдийн итгэл сэтгэл дурлал хайр хүсэл бүхнийг дуулаа. Чимээгүй аслах хонжилүүд сэрхэн эрх дурсамж сэтгэлд хөвөрнөө айлуудаа оюутан нас чамтай минь хаа